За зээлийн мэдээллийн тухай хуулийн энэ зорилго нь бол өөрөө зээлдэгчийг одоо бас санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн эрсдлээс бас бууруулах, дээрэс нь одоо энэ зээлдүүлэгчийн энэ зардлыг одоо бууруулах ийм ач холбогдолтой хууль гэж бол харж байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ зээлийн мэдээллийн тогтолцоог яг нөгөө хуульд зааснаас бусад одоо энэ санхүү банкны одоо яг энэ оролцогчдоос бусад одоо зорилтоор энэ хууль бас ингээд ашиглагдаж явж байгааг бол нилээдгүй одоо бас энэ олон кейс асуудлуудаар одоо илэрхийлэгдэж байгаа. Жишээлбэл одоо энэ сөөхийн төлбөрөө цаг хугацаанд төлөөгүй бол гар утсаа одоо бас яг хугацаанд төлж чадаагүй, эсвэл одоо ямар нэгэн энэ хэрэглээ үйлчлэгээтэй холбоотой асуудлаас болоод нөгөө эргээд мэдээлэл нь түүх нь өөрөө муу түүхээр бүртгэгддэг ийм асуудал бол одоо удаа дараа хөндөгдөж яригдж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн тогтолцоог ингэж хавтгааруулах нь бол буруу гэж харж байгаа учраас ер нь Монгол банкны зүгээс энэ хуулийг одоо сайжруулж оруулж ирж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг ер нь хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Энэ хуулиар энэ асуудал сайжрах уу? Энэ орчин сайжрах уу? Дээрэс нь бас энэ Монгол банк болон зээлийн мэдээллийн алба яг энэ дээр бас ямар байр суурьтай байгаа вэ гэж эхний асуултаа асууя. За хоёрт нь болохоор өнгөрсөн хугацаанд ямар нэгэн түүхэн ойтой холбогдуулаад Монгол банк энэ зээлийн одоо энэ муу мэдээллийг бас юм арилгадаг нэг юм тогтолцоо байгаад ирсэн. Мэдээллийг нэм харагдуулахгүй болгодог арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тэгэхээр энэ нь өөрөө зээлдэгчийн санхүүгийн өөрийнх нь сахилга бат талаасаа ч гэсэн ийм эрэг сүрэг байдлаар бол нөлөөлдөг гэж харж байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо янз бүрийн судалгаа мэдээлэл байна уу? Цаашид энэ мэдээллийг одоо энэ оноогоор үнэлдэг болохоор энэ асуудлуудыг одоо хэрэг талаар энэ ямар одоо энэ хууль тогтоомжоор зохицуулах боломжтой вэ гэдэг асуулт, хоёрдугаар асуулт. За гуравт нь одоо ингээд янз бүрийн аппликейшн санхүүгийн энэ банк усын зээлийн асуудлууд одоо аппликейшнууд гардаг болсон. Иргэд банк санхүүгийн байгууллагаас зээл авахдаа зээлийн мэдээллийг одоо шалгуулад нэг газараа шалгуулад зээл авчаад шууд тэр өдрөө тэр мэдээлэлээ ашлаад дараагийн аппликейшнэр ч юм уу дараагийн одоо банк усаас зээлээ авах боломжтой болчдөг. Ийм нэг цоорхоо гадаа бас энэ зээлдэгч ашиглаад яваад байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг ашиглах, зээл авах энэ чанаргуудлын асуудал одоо бас хөндөгдөж эхэлж байгаа. Тэгээ энэ төрлийн эрсдэлээс зээлдүүлэгчийг одоо хамгаалах талаар бас Монгол банк ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн энэ гурван асуултыг асууя. Энэ эхний асуултанд яг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол 10-ийн 3 гэж орж байгаа. Тэгэхээр энэ бол заалт нь бол энэ хуулийн 11 болон 12 зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно гэдэг. Тэгэхээр бол энэ зээлийн мэдээллийг зөвхөн одоо зээлийн дэгчийн чадварыг үнэлэхийн хувьд ашиглана. Бусад зүйлд ашиглахыг одоо хориглож байгаа юм. За харж гасаал гэдэг зүйл байхгүй болно. Монгол банкны 100 жилийн ой, хайлт эсвэл 90 жилийн ойгоор одоо гэж нэг ёсны байгууллагын ойгоор харж гасаалтыг цэвэрлэдэг, хайлт эсвэл одоо энэ санхүүгийн тогтолцоог нь алга болгодог зүйл бол бас санхүүгийн системд бас маш одоо хор нөлөөтэй. Дахиж ийм зүйл үүсэхгүй тулд онооны систем рүү ороод онооны систем бодит гормоор явдаг. Зээлээ ирээ төлөө дагуулд нөгөөх нь оноо нь өсөд явна. Зээл нь одоо төлөхөд доголдоод оноо нь буурна. Эргээд төлгөө буцаад өсөж явдаг юм динамик бодит гормонд орох тийм тогтолцоо бол яг одоо зорж байгаа юм. За үүнийг дагаад чанаргүй зээлийн хувьч гэсэн одоо олон улсын жишгийг харахад бол буурсан байдгийг. Өнөөдөр Монгол банкны нийт чанаргүй зээлийн хувь нь 5.7% байгаа. Энэ бол ковидын дараа одоо нэлээд сайжирсан үзүүлэлт гарч байгаа. Цаашлаад хэр зэрэг сайжирч чадах вэ, болох вэ хэрвээ энэ мэдээллийн систем рүү орчвол кредит скоринг орчволгүй 1.9% буурах бололцоотой гэж харж байгаа. Энд юундаа суурилж байна гэвэл Латин Америкийн улс орнуудад яг энэ кредит скоринг зээлдэгчийн чадварын үнэлдэг систем рүү орсноор, онооны системд орсноор нийт зээлийн багц нь өөрөө 1.9% буурсан, чанаргүй зээлийн багц нь. Энэ юутай холбоотой вэ гэвэл нөгөө зээлдэгч нь өөрөө сахилга баттай болж эхэлж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нийт системийн эзлийг бууруулад үүгээрээ дагуулж зээлийн нийт хүүгч гэсэн бууруулах тийм суур тогтолцоог нь бүрдүүлж байгаа гэсэн ойлгож болох юм. За, application loan
бол аппликейшны зээлүүдээр одоо иргэд одоо зэрэг одоо гар утас асааж байгаад аваад байна гэсэн тийм шүүмжил ирж байгаа. Тэгэхээр ирээвээ зээлийн мэдээллийн сан нь өөрөө бодит гормоор мэдээлэл нийлүүлдэг болчвол эн чинь өөрөө эргээд нөгөө шинээр зээл олгож байгаа зээлдэгчийн мэдээлэл нь байж болохоор бас тодорхой хэмжээний хязгаар үүсэж эхлэхий. Энэ нь бол санхүүгийн зохицуулалтын хороо энэ өдрөөс илүү дэлгэрэнгүй хариулт байна. Мөн Монгол банкнаас нэмж хариулт байгаа бол бас Хүлэн гишүүн мантха гишүүний асуултанд хариулъя. Тэр зээлийн мэдээллийн санд өөр бус төр сөөхийн төлбөр гар утасны лизингтэй холбоотой материал үр төлбөрийн асуудал ороод энэ нь бас хэрэглэгчийн санхүүгийн хууль ёсны эрх ашигыг бас зөрчөөд байна гэж. Ер нь бол зээлийн мэдээллийн санд дан ганц зээлнээс гадна тухайн хэрэглэгчийн хуулиар буюу гэрээгээр хүлээсэн үр төлбөр авлагууд бол ордог. Гэхдээ одоо лизингээр утас авсан ч байд юм уу хэрэглээний зардлаа төлөөгүй, сөөхийн төлбөрөө төлөөгүй гэсэн одоо үр төлбөртэй гэсэн мэдээлэл нь арилжааны банкны зээлтэй ижилхнэр одоо муу зээлийн түүх үсээд ангилагдаад явдггүй. Тэгэхээр тухайн хэрэглэгч нь одоо өөрийн одоо хэрэглээний зардал сөөхийн төлбөрөө төлөөд барагдуулсны дараа бол энэ төлөв нь бол хэвэн болоод явдаг. Ер нь бол гишүүн бас хүндэж байна. Энэ хар жигсаалт гэдэг. Энэ хар жигсаалт гэсэн яг тийм жигсаалт гэж үл ерөөсөө байдгүй. За гүйцээж хариулъя. Тийм жигсаалт гэж байдгүй. Энэ бол ерөөсөө зээлийн түүх, зээл авсан, өгсөн, зээлээ төлсөн, зээлийн нөхцөл тийм байсан гэсэн юм мэдээллийн сангийн үргийг зээлийн мэдээллийн сан бол оруулж өртөг. Тэгээд нэмээд хэлэхэд зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч нь өөрөө төлбөрөө төлөөд зээлийн мэдээлэлээ нийлүүлдэг. Зээлийн мэдээллийн сангаас үйлчлэгээ авагч одоо хэрэглэгч санхүүгийн бүтээгдэхүүн авж байгаа тэр хэрэглэгч маань өөрөө бас төлбөрөө төлж өөрийнхөө мэдээллийг бол авдаг. Тэгэхээр аль талдаа бол төлбөр нь төлөгдөд явдгаа гэсэн үг. Мэдээлэл нийлүүлэгч нь ч төлдөг, нөгөө тал нь ч гэсэн төлдөг гэсэн үг. Тэгэхээр зээлийн мэдээллийн сангийн хуулинд өөрчлөлт орсноор дахиж одоо ийм ямар нэгэн тэмдэглэлт ойг тохиолдуулан хувь хүний зээлийн мэдээллийн түүхийг хөшиг татаж одоо бусдад харагдуулахгүй байдаг тийм тогтолцоо байхгүй болно гэсэн үг. Яагаад тэгэхээр тухайн хэрэглэгч тус бүр дээр өөрийнх нь зээлийн түүхтэй холбоотой оноо нь бодогдоод ингээ гараад явахаар тэн дээр бол өөрчлөлт өрөөсөө орохгүй гэсэн. За минь дөрийн мантха гишүүн асуулт асууя. За зээлийн мэдээллийн яг хуу хар жагсаалт гэж зүгээр яг ярьс би хар жагсаалт гэж хэлээгүй шүү. Нөгөө зээлээ цаг хугацаанд төлөөгүй эсвэл 7 хоног ч юм уу хоцорсон магадгүй сар одоо санхүү мөнгөний асуудлаас болоод зээлээ төлж чадаагүй хоцрогдолтой байснаас болоод муу зээлдэгчийн тэр одоо жагсаалтанд бүртгэгддэг одоо муу зээлдэгчээ гэж болдог гэдэг тийм утгаар хэлсэн шүү. Тэгээд хэрв одоо танаа дээр муу зээлгчээр бүртгэгдсэн бүртгэлд орчоод уцаад нэр нь сэргээгдэхдээ тэр дата өөрөө хэр удаан хадгалагддаг вэ? Одоо шил тэр хүн магадгүй нэг удаа үнэхээр хариуцлагагүй асуудлаас болоод зээлээ удаан төлөөгүй байгаад муу нэрс орчлоо гэж бодъё. Эргээд тэр хүн санхүү мөнгөний боломжтой болоод эргээд төллөө. Гэтэл тэр хүн дараагийн удаа одоо ингээд байр цав авах ч гэдэм үү одоо нэг худалдан авалт хийгээд лизинг энэ хамрагдах болоод зээл хамрагдах болонгууд та одоо таны ингээд дата чинь Тэг яг албан ёсны харж гэсэн зүйл байхгүй. Гэхдээ одоо зээлийг 5 ангилдаг. За муу, анхаарал хандуулсан, чанаргүй гэх мэтлэр. Гэхдээ эхний хоёр нь хэвийн дээрээс нэмээд анхаарал хандуулсан нь бол тодорхой зээл олгоод банк санхүү байгуул явдаг юм байна. Нөгөө доошо 3 руу орчхоор бол бид нэрээд харж гисалт орчдөг. Тэгэхээр банк санхүү байгууллагууд тас хаалгаа барьчдаг. Энэ мэдээлэл нь 6 жил халдагтаа явчихдаг. За энэ утгаараа энэ хуулийн нэмэлт өөрчлөлт орсноороо мөн одоо дагалдах тогтоол батлагдсанараа ямар өөрчлөлт орох вэ гэхээр илүү уяатан болно. Тэгээд бодит гормоор хэвээ зээл эргээд үлжүүл тэр нь болоод оноо сэргээ явчихна. 6 жил гэсэн зүйл байхгүй бол харж гисалт. Доголд дүүсвэл нөгөөд буцаа буурчин тэнгээ явна. Гэхдээ би түрүү хэлсэн өөрөөс нь хамаарахгүйгээр давагчгүй хүчин зүйлсээс болоод доголд үүсвэл тэрийг нь бол уян хатан байлгах тийм журам Монгол банк батлаа гэсэн тийм тогтоол орцсон явж байгаа маа гэдэгт хэлье. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инх тайван хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. Мантха гишүүний асуултанд нэг тодруулга өгье. Хэрвээ гэрээний үүргийн дагуу зээлийн хугацаат төлбөрөө 90 хоног хойшлуулсан тохиолдолд төлөвгүй 90 хоногийн дотор төлбөр хийгдээгүй тохиолдолд анхаарал хандуулах зээл рүү ордог. Дахиад 90 хоногийн хугацаа өнгөрсний дараа
одоо чанаргүй зээл рүү ордог. Тэгэхээр ерөнхийдөө үндсэндээ зээлийн төлбөрийг 180 хоног буюу 6 сарын хугацаанд ингээд төлөхгүй явсан тохиолдолд бол зээлийн ангиллал өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр энэхүү журмаар бол Төв банкны зүгээс бол бас харьцангуй уян хатан тийм хугацааг бол олгодог. Ямар нэгэн хэлбэрээр одоо зээлийн муу түүхтэй байлаа гэд тухайн ганц түүхэнд үндэслэж зээлийн хорооны шийдвэр ерөөсөө гардаггүй. Зээлийн хорооны шийдвэр гэдэг маань тухайн зээлдэгч өөрөө санхүүгийн хэрэг сахилах баттай вэ гэдэг нь бол зээл олгохдоо нэг л үзүүлэлт. Тухайн байгууллагын мөнгөн хөрөнгө барьцаа санхүүгийн одоо орлого чадвар мөнгөн урсгал гэдэг маш олон хүчин зүйлсийн улмаас зээл олгогддог. Зээлийн түүх бол